За өнгөрсөн оны 9-р сар Төв аймгийн Баянчандман сумын нутагт тус сумын малын эмч хүсгүйг хэрцгийгээр хүчирхийлж бидэнд гэмтэл учруулсан жигшүүрт хэрэг гарсан. За энэ хэрэг тус сумын засаг даргын урлагч Ханбаатар болоод тус сумын засаг даргын тамгын газрын дарга Арианболд болон хэд хэдэн албаагчид холбогдсон шалгагдаж байсан. За нэр тус сумын засаг даргын урлагч Ханбаатарыг с ижигнэр шалгаж байгаа бөгөөд одоогоор хорхон гэж саатуулаад байна. За түүний эргийг прокурорын байгууллага хянаж байгаа их мэдээлэл байгаа юм. За харин Ханбаатарын хамсаатын хэмээн шалгагдаж байсан тус сумын засаг даргын тамгын газар Арианболд ажилдаа эргэж орсон талаар бид өмнө мэдээлж байсан. За харин энэ талаарх мэдээлэл гарсны дараачаар хохирогч эмэгтэй ар гэрийнхэн энэхүү жигшүүр тэргийг үйлдсэн этгээд их харсаар байж юу ч хийгээгүй Арианболд мэт энэ хүнийг төрийн албанд буцааж томилж байгаа нь харамсаж байгаа гэдгийг илэрхийлж байсан юм а. Тэр чүүхэл ардчилсан намын зарим улс төрчид энэ асуудлыг хөндөж Монгол Ардын намд дарагтаах хүртэл холдон тайлбарлаж байсан удаатай. Харин энэ асуудлаар Төв аймгийн Баянчандман сумын засаг дарга Баяр нэмэх хэлэхдээ прокурорын байгууллагаас Арианболдыг энэ хэрэгт холбогдлого гэсэн дүгнэлтийг гаргасан. Тийм ч учраас ажилд нь эргүүлэн томилсон. Манай сумын хувь засаг даргын тамгын газрын даргын ажил их чухал, нотариатын эрхийн зөвхөн тамгын газрын даргад байдаг болохоор сумын иргэдэд ихээхэн өндөрлөл бэрхжээл өнгөрсөн хугацаанд учирч байсан. Тэгээд ч хуулийн дагуу сонгон шалгаруулалтанд шалгараа томилогдсон албан тушаалтан болохоор эргүүлэн томилсон гэдгийг хэлж байсан юм а. Прокурорын тогтоол шүү дээ. Тамганд тамхтай гаруй үсгтэй албан тоогдол үндэслэнөхөөс биш энэ хүний зүгээр нэг ярьсан, хэлсэн, хөвлөлд хандсан гэдгээр нь хандаад байгаа юм бол тэгээд бид нар одоо юу ажил хийгээч яах. Өвлийн энэ улиралд малч нь яаж байна, хүн чинь яаж байна, энэ ажил өвчин, энэ даамжирч байгаа нийгмийн асуудал яаж байна гэж асуухаас илүү өшөө тийм байдлаар яригдаад ингээд байгаа нь бол миний хувьд бол их зовлонтой байгаа юм л дээ. За түүнчлэн түүнийг ажилдаа томилогдсныг эсэргүүцсэн улсын хурлын гишүүд болох оюун гэрэл Эрдэнэчимэг нарын асуудлаар төрийн албаны зөвлөлд хандна гэдгээ мэдэгдээд байсан. За улсын хурал дахь эмэгтэй гишүүдийн энэхүү байр суурийг Арианболдын өмгөөлөгч хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ мэдэгдэж шүүгд хандахаар болсон юм а. За тэгвэл Арианболд өнгөрсөн 7 хоногт ажлаасаа чөлөө авах хүсэлтийг гаргасан талаар их сурвалж мэдээллээ. За тэрээр энэхүү үүрэгт ажлаасаа турах хугацаагаар чөлөө авах хүсэлтээ өгөх болсон. За энэ хэрэгтэй холбоотой байж магадгүй гэдгийг ч хэлээд байгаа юм а.